Би төрийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээр хэвлэл мэдээллийн алба байхыг хориглож байгаа. За тэр тайлбараас нэг асуудал хариуцсан ажилтнтай байж болох ийм л одоо хөөцлөгдөж байгаа юм байна. За тэгээд төрийн байгууллагууд бол цаашдаа хэвлэл мэдээллийн үйл ажиллагаагаа сурчлахдаа тендер зарлах юм байна. За тэгээд тендер зарлана гэдэг бол тэгээд бүүн бодлоо шүү дээ. Бүүн одоо авилга хэл ахуул шүү дээ. Өнөөдөр ямар байгаа вэ гэхээр цүнхний компаниуд яадаг вүлээ. Яг тэрнтэй адилхан одоо олон дагагчтай гэдэг юм уу том хэвлэл мэдээллийн албууд нь л хэдэн тендерт нь ороод ингээ явдаг болох нь. Үндсэндээ жижиг гэдэг юм уу цөөхөн дагагчтай гэдэг юм уу ийм одоо контент ийм одоо мэдээллийн редакцууд бол үндсэндээ энэ тендерт чинь тэгээ тендерт чинь хуулийн этгээд орох бах. Тэгээ энэ минь одоо яаж хуучлагдах юм. Тэгээ үндсэндээ жижиг одоо гэж хэлж болох редакцууд үндсэндээ одоо энэ хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа энэ тендер сонгон шалралтанд оролцож чадахгүйгээр эднэрийг шахсан ийм бодлого болчих үү дээ. Тэгээ нэг одоо нэг хэдэн цөөн тооны одоо ингээд одоо монопол хэвлэл мэдээллийн байгууллагууд гараад ирчих үү дээ. Юм болгоны тендерт оролцож төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурчлах нэрийн дор. Манайхан чинь нэг юм ярихаар нөгөөдхийг одоо гуйлах, мушгих, сөргөөр ашиглахдаа гаргууд цааш шүү дээ. Тийм учраас энэ одоо сонгон шалралт тендерийн цаана бол ямар булхаа болов юу байдгийг бүгд мэдж байгаа. Тийм учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд маань цаашдаа одоо ийм байдал руу ороод ингээд явчих эрсдэл үүсэх үү дээ гэдгийг нэгт би энийг одоо бас хилцүүлгийн шатанда анхаарч үзсэн үз. Хоёрт тэр хүний нэр төр алдар хүнд энэ эрх ашигыг одоо тэр заалтыг хасж байгаа нь бас нөгөө талаас сая одоо хариултыг сонсоход бол одоо хэвлэл мэдээллийн эрхчлөөг хааж хязгаарлаж зөрчил хуулиар арга хэмжээ авч яана гэд цаана бас хүний нэр төрөө алдар хүндээ гутаалгаж байгаа иргэдийн зүгээс харвал бас энэ асуудлыг юу гэж үзэх юм бэ? Энэ залтыг хасснараа. Өнөөдөр бол одоо тэгээ нөгөө сайд ялаа хоёрыг сонингоор зөхөж алдаг гэдэг шиг ингээл хэн нэг таалагдаагүй, гэрээ байгуулагдаагүй гэдэг юм уу? Гэхдээ улс төрчдийг сөрөг өвчнийхнийгаа ингээл намж байгаа шүү дээ. Яг үнэлэхэд. Хэвлэл мэдээлэлээр одоо нотлоогүй мэдээллээр ингээл алдар нэр хүндийн гутааж байгаа зүйлүүд олон л байгаа шүү дээ. Энийг цаашдаа бас хилцүүлгийн шатандаа бас анхаарах ёстой юм байна гэж би хувьдаа бодож байна.